За тэр үеийн тэнгэр мэдэг шууд антис өхрийн бүснүүд хоёр багийн сүүлийн 3 дахь гейм. За энэ хоёрын хожигдсон хасагдаад хожсон нь юутай тоглол. Knights багтай тоглол. Нөгөө талд Champ баг шууд Grand Final болж шалгуулж үлдсэн байгаа. За team 1-ийн хувьд Таскар дандаа ингэ бан адилхан, team 2-д бас мөн бан адилхан Alchemist TN. За team 1-ийн эхний хоёр пик нь SK Viper бол team 2-ын Warlock Bristol болж байна. За тэгээ team 1-ийн 3 дахь бангаар Omni орж иж байгаа бол team 2-ын 3 дахь бангаар Next, 4 дахь бангаар Axe орж ирсэн байна. За team 1-ийн 4 дахь бангаар Abaddon орж иж байгаа бол 3 дахь пикээр Ogre орж ирж байна. За team 2-ын 3 дахь пикээр Улсаа орж ирж байгаа бол team 1-ийн 4 дахь пикээр Void орж ирж байна. За ингээд team 2-ын 4 дахь пикээр Shaman тус орж ирж байна. За голоор Viper явах юм байна. За дээгүүр Void яваад доогоор SK Ogre-тэйгээ зүг явах юм байна. За team 2-ын зүгээс голоор Bristol яваад дээгүүр Warlock Shaman хоёр нь явж байгаа юм байна. Доогоор Улсаа соло явж байгаа юм байна. За team 2-ын зүгээс 2 вартаа 1 вартаа гарч ирж байгаа бол team 1-ийн зүгээс мөн 1 вартаа гарч ирсэн. За доор SK Улсаа за Улсаа арай байрлал хоцсож эзлээд Lyric Bounty-гаа авч байгаа бол дээр 3 баатарын хүчээр шууд Bristol Bounty авч байна. За доотлын 2-ын зодон дээр Улсаа гиндүүлж чадвал Улсаа газ алах боломж байгаа. SK арай хэврэг байдаг. Гол тэрэн Viper Bristol хэрэг явж байгаа бол голдон Magic Stack авах хэрэгтэй. Тэгэхгүй бол Bristol өөрөө зохих шаардлагагүй зайнаас хоёроо цацаад kill хийчих боломжтой. За дээр харин Void бол нар үзэхгүй хоёр батартад явчлаа да. Shaman Warlock гэд. За өгний доор тусламжаар хэлсэн. Улсаа дээр эндээс харахад SK Ogre хэлэн дийтлээ хоёртай яваад үзвэл эсвэл хоёр range баастай Void нь ганцаараа тэгээд ингээд зогцчих гэж шийдэж байгаа юм бол доор SK-гаа Void нь зогцчих гэж шийдэж байгаа. Доор SK-гаа ослого хийлгүүл яа гэдэг Ogre-ийн тусламжаар ирчихсэн. За Ogre цэрэг пүүлдсэн. Цэрэг пүүлдэж байгаа тохиолдолд нэг бол байгалаа нэг удаадаа үржүүлж пүүлд эсвэл нэг пүүлдсэн бол өөрийнхөө цэрэгийг талаас доошд оронгууд нь зохиод алаатай хэрэгтэй. За team 1 пүүлдэхэд бол илүү тохиомжтой. Яагаад гэвэл одоо энэ модыг идээд энэ байрлалыг нааш татчих боломжтой байдаг. Гэхдээ энэ удаа мөн team үйлдэл огт харагдахгүй байна. Тэгэхээр манайхан цэрэг пүүлдэхдээ жоохон дахиад жоохон солилцол нөгөө талд бол амар хохирлыг бол үзүүлдэг. За доор Warlock Улсаад туслах гал ирж байгаа юм сэргээр. Тэрмүү Shaman-тай Void нэг хэсэг нэг авчиж байгаа юм байна. За Viper Bristol гээд харин голд. Viper хангалттай монжоод энэ за одоо Magic Stick авах бол яг ийм их юм uuснэ. Гэт Viper шууд талцсанд орчлоо. Хэдийн монжоод байсан ч гэсэн. Bristol доороос Illusion авсан бол Viper дээдлийн бонтыг авсан юм шиг байна. Эсвэл Bristol хоёрыг авчихвал за тэрийг анзаарсан. За доор Fatality ч үгүй. Ogre левел авч байгаа SK байгаад авчиж байгаа юм байна. За энэ үед яг Void нь Shaman-тэй стажгүй явчихж байгаа харагдчихэв. Shaman-тэй аркан тоглолоо хийж байгаа юм байна. Маш удаан аркан тоглолт хийсэн байна. Shaman нэр маш удаан аркан тоглолт хийж байгаа юм шүү. Одоо тэгээд нэгээрээ өөрчсөн Shaman. Давтал үзүүлээ. За одоо дахиж нэг дахиад нэгээд нэгийнх нь манай арай хөрхийг байсан нь. Алчгаар байлаа.
За Брэслэлийн хувьд за team 1 энэ ваад зоосон бол team 2 энд ваад зоосон. Ерөнхийдөө доотлын өндөд хоёулаа ваад зоочж байгаа. За Брэслэл даавн авсан. Энэ ботлого учраас Viper-ыг бол яалаач гүйцэхийг бол харагдчихна. Viper ботлоо шууд ранкул ирчихэж байгаа юм байна. Дахианаас нь. Нилээ цацсан. Гэхдээ Viper юу н ороогүй. Viper Magic Stick аваагүй л яваад идэг. Magic Stick авах хэрэгтэй. Том Magic Stick авах хэрэгтэй. Шаманы хэсэг тоглож байгаа Voice гэсэн Magic Stick авчвал их гоё болох гэдэг. За Eska харин энэ байгалыг дийлэхгүй гэдэг энэ байгаль руу орж байгаа харагдчихэв. Котой бол болохоор харагдаад байдаг. Тим хоёрын зүгээс улсаа нь гоё орлого хийгээд эхэллээ. Шаман гоё орлого хийж байгаа. Гол мэдээж Брэслэл орлого бол хангалттай авч байгаа. Тэгэхээр тим нэгийн зүгээс орлого хийж чадахгүй болж байна. Eska нь байглаа хаяа зөвхөн чадах байвал болж байгаа учраас цаг алдчихээн. Өөрийн зэрэг авсан ч гэсэн Карин биш учраас хэцүү. Дээр мэдээж Void Shaman давталуулж байгаа учраас хөдөлгөөн зэрэг бас авч чадахгүй. Гайгүй явж байгаа голын кол болчиход байна. Тийм ба. Нэгийн зүгээс. За дээр могоо төв шууд левелийг авцсан байна. 6 минутанд шууд эхний даврыг унагсаж байгаа юм байна. Тийм хоёрын зүгээс. Яг интеллижент баатас гэсэн Strange сайтай, Armor сайтай учраас бас скил фаталда дахиад зэрэгээ зохиод идэг хэрнээ бас өвдөг гайгүй байгаа тийм. За Eska яалчгүй хэврэг учраас ингээд хоёр сохиолгод талаасаа уншичаад байна. За улсаар нь хоёр стана хоёлоо өгөөд өдөлдсөн. Тэгтээ хөөсөнгөө улсаач хэрэгж хараад зогсонгүй. Бүгд сейф тоглохыг өсөх шиг боллоо. За Void дээр харин Шаманд бариулаад скил төсөн болтой цусан нэлээ явчлаа. Viper-ийн хувьд дээр ирч байгаа юм. За улсаар ултай өгөөд Eska болтой шидэв. За фөст дууссан. 7 дахь минутанд фөст дуусчих. За дээр хүчихгүй бол Void юу нэг хэцүү. Shaman дээшээс хөдлөхгүй байна. За шууд вакуум хийсэн. Бууж ирээд шууд станцсан. За вакуум дуусан гут нь стан өгөх ёстой байдаг. За. Ер нь гэхдээ вакуум дуусны дараа залгуулж стан хэрэгтэй шүү. Жохон мах Shaman байсан бол сайн ингээ явах нь шүү дээ. За Брэслэл газар цацсан. Валкны манаг юм байна Void нь. За уг нь Magic Stick-тэй Void байсан бол. За тэгтээ өгний газар хүний авчлаа. Magic Stick авмаар байна. Тимнийхэн бүгдээрээ. Бага скил хийдэг баатуудтай тоглож байгаа. Нэгэн ч Magic Stick авахгүй тоглож байна. За Брэслэл танкултай. Viper хэрэг Vanguard нийлүүлэх гэсэн юм бол Purman шүүлтийг нийлүүлэх шаардлага болоос та. За Усаг Proteus Mask-тэй. Орлог улаан гуталтай 2 Intelligence of Mantle-тай. Mantle of Intelligence-тэй. За Void жижиг байслаас Proteus-тэй том байслаас авах юм шиг байна. Sleep-с Agility авсан юм чинь. За Shaman могоо тавьлаа шууд. Shaman point boost-тэй. Таврын хасалтан могоо тавьж байна. Тэнгүүт нь Viper могоо нэг зөхөд авчиж байна. 4 могоог нь зодод авчлаа. Могоо хамгаалаад Брэслэл нэгтэл нь гасан. Гэтэ Vanguard-гүй Брэслэл байгаа. За маш гоё атак өгсөөр байгаа. Тавраас нэг цохилт авлуугаад тийм байна Брэслэл. За явж гэсэн таврыг нь бол улаалгасан. Shaman Bрэслэл хоёрыг могооны хүчээр Shaman-аас тавраас нэлээд цохилт авчиж байгаа юм байна. За энэ хооронд доотлын хоёр маш гоё л байгаад байна да. Тим нэгэн зүгээс доо дахиад 2-3-аараа ирэх хэрэгтэй. Invincible зүүн энийг ашиглаад тоглож байгаа. Тоглох юм шиг байна. За доошоо биш гол руу ирж байгаа юм байна. Брэслэлийг унгая гэж байгаа юм байна. За Брэслэл шууд чичсэн байхаа одоо бол. За Viper
цусан. За гоё юм. За шаманыг соло вакуумдаад Void 4 kill авсан. Валка гүйц төгжүүлсэн гэж чинь маш ол вакуум. Валктад чинь. За Дотлын хоёрлоо. За Васлок руу орсон. Васлоктой шууд боол тэгээд согсон. СК мэдээж төрнө. Тэгтээ големтэй. Тэгтээ амар гоё удаашил. СК-гийн ультны удаашилт амар гоё байлгаж байгаа. За Васлок хэрэг амиа хоолж өгч байх юм. Яаж? Яаж амиа хоолч юу? За өгрийг нь харин. Өгрийг хойшоо тойрч явж нэлээд хол дэлчхан жагаад л өгч эхлэв дээ. За энэ удаа өгрийг шатаацсан байхад Васлок өөрийгөө големоос зодуулаад амиа олчихно гэж байхгүй байсан. Байд юм болов. За бичлэгээ ухрааж байгаа Васлок яаж амиа олсныг харъя да. Бас гаргаагүй үйлдэл гарч шүү. За доор Viper нэмэлтээр байсан. За шаман шууд бариад авсан. Цацраад байгаа. Яа шаман руу шидэх ёстой байсан. Брист руу шидэж байгаа харагдчихээн. За улсаа стандж өгөөд Viper Strike Bрист руу унгаад. СК маш гоё цустай ухасчлаа. За одоо СК-г авах хэрэгтэй. За Бристлийн эсрэг тоглож байгаа баг нь Magic Stick авахгүй байхад нөгөө тал Bristл Magic Stick аваад тоглолцдог. Тим нэгэн зүгээс Magic Stick хамгийн зөв айтем болох гэдэг нэг нь ч авдаг бай. За ямар ч байсан СК гоё амьд үлдлээ. Viper нь бас унсан газраас амьд гараад ирлээ ямар ч тач. За гол тим нэгээс цугларч байна. Тим хоёроос мөн бас гол цугласан. Могоо яриа уншаагүй байгаа байх. Вакуум бол байгаа байх. За фаталцсан голем бас байхгүй байх хэвээр. За янзын 3 баатрыг вакуум цаа. Таавраас цохил. За шаманыг шууд унгасан. Яа эсрэгээр Void-ыг унгаад төгчлөө. За Bristл-дээр боол тэгээд Viper зодчихсон. Васлок тусан гэхэд хангалттай биш. Доохох хэрэгтэй. За сая яага Void тийм болсон гэхлээр нэгдүгээр Васлок фаталтцсан. Тэнгүүд 3 баатартай шаман нэгээрээ 275 димэжэд цогсон. Тэгээд 30% байж санагч 30%-аар дахиад 3 баатар дээр дахиж 3 удаа орно гэсэн. Тэгэхээр ер нь 275-ын 30%-ийн димэжээр нэг баатар дээр 3 удаа орно. 30% дэмж 3 удаа. Нэмээд дахиад нэг тэгс үндсэн нэг тэгс гэлэн димэж орно. Тэгээ Void шууд улаацсан. Тэгээ вакуум дуусаас өмнө шаманыг арай алж амжаагүй. Шаман вакуум дуустаа Hexтэй дамжсан үхээс. Тэгээ Void унчлаа. Тэгэхээр Fatal гэдэг скил сая амар орж ирлээ. Одоо ингээд 2 баатыг фаталтсан. Нэгэн дээр нь Viper дээр жишээлбэл 275 damage үзүүлэх юм бол Ogre-д тэрний 30% damage орно л гэсэн. Тэнгүүт шаманы нэг чинь ингээ олон баатар руу ордог. Тэгээ тэр олон баатар руу орсон бүх баатуудын 30% damage Void дээр бүүнэж орсон гэсэн. За nice голем орж ирээд бариад босгочлаа. За SK хөвчөд Bristл-ийг унгасан ямар ч байсан стандж өгөө. За удаашруулаад энэ Viper маш гоё тоглож байна. Одоо яг ч цогх хэрэгтэй. За SK төлсөнгөө өлт нь угаасаа байхгүй гэсэн юм байна. Байхгүй байж байгаа тэгээ сайн уншиж байна. Void-ийн вакуум бас байхгүй. Тим хоёрын зүгээсээ чигсээр аваад хасах хоёр болгоод авчлаа. За усаа Владимир авчиж маска шууд томруулаад. За шаманы хувьд Вацтай хоёрыг нь авцсан. Нэмээд point boostтэй дайжгүй. Bristl Арканта биш Tranquilo Vanguard-тайгаа авчиж байгаа юм. Мөн адил 2 бат авцсан явж байгаа. Тим хоёрын зүгээс бол Вата заавал support тавина гэхгүй. Өөртөө аваа явуулчихлаа байгаа юм байна.
За Void Mads авсан. Огны нэг бааттай. Viper Pullman Shield Vanguard 2-ыг зэрэг авсан. Яг хоо Pullman Shield-ийн Block-д Vanguard-ын Block-д давхардчих. Олчлаа гэсэн. Одоо энэ Vestus-ыг тавруулчих хэрэгтэй. Эскагийн дугн мөлтгөө авцсан. Тэгсэн хэрнээ бас нэг гоё яс цуглахгүй байна. Тэгээ өлт байгаа үедээ л дайнд байхгүй бол жоохон ходроод байна. За гол 3-аараа уурагшилсан. Түрүү юуны дайнд Void 3 ангин вакуумсан хэрнээ өөрөө ундаг тэр. Вакуумтаас өмнө Aegis Shock хийгээд амжицсан. Тэр л болоодсан. Ластагийн нэг чинь Aegis Shock гэдэг үү? Уусааг нэг чи After Shock гэж санагдах юм. Зээ. За вэс гүйж энд баа тавьчих юм байна. Тийм нэг өндөлөгдөө. За ингээд фаталцсан ба. Фаталцсан дайн дээр. За ямар ч байсан 3-ын вакуумсан. Тэг голом унахаас өмнө Варлокыг унахчий гэж Варлокыг унагсан. За Эска шаман руу боолч ирээд зооцсон. Усаа одоо гүйж орж ирээд хүн одоо цохио. За Эскаг ямарч цохиод юуг нь унагсан? Анкийг нь унагсан. За өгрөө Void шууд тэрчгтээ вакуум дуусаад ухаас зөв буцаад тойроод ирчихэж байгаа юм байна. Шамаа X-тэй дамжаад бариад амжчихлаа. За энэ буруу сонголт боллоо. Сая Void ухасан ч ихтэй ухасан бол болохоор байлаа. Улсаа одоогоо даагргаа хэрвээ даагтай байсан бол одоо ингээд дахиад нэг нь алах хэмжээнд бол байна. Сая Void шалт ini тайрч таадлаа. Багийн хоёр нь хоёул ухацсан байж таасан. Шаман үлдээд байна. Шаман үлдээд. Яг голом унагалгүйгээр вакуумд унагсан хэдий ч. Дахиад шаман үлдээд байна. Шаманыг Viper-ыг биш Warlock-ыг унагчаад яалч хөө Монголд нь бүгд зодлоод байсан учраас яалч ухалсан. Тэгээд за улсаа саяны дайн дээр дэжхүү болоод дагнаа авчиж юм байна. За тэгээд тэрний рүү гол авч байна. Эскас могооны нөгөө талд нь гасцсан. За бис л шууд Эскаас Эска төрөхгүй шууд постал авах хэрэгтэй. За сайн. За усаа баашгүй учраас олж ирсэн ч байсан баг. За одоо харин голиумтай Эскаг болт байхгүй. Устын болтууд бол байгаа нь тийм нэгэн зүгээс. Саяны шиг вакуумда дахиад Warlock-ыг унгаад шууд гараа явчихдаг бол гоё байх гэдэг. За тийм хоёрын зүгээс доогоо шууд чихээд ороод ирж байгаа харагдаж байна. За шууд могоо тавиад ирсэн. За доотлол level 3-ыг шууд за вакуумцсан. За дүүлэг нь вакуумцсан. Гэтэ Viper-ийн захлаад өөрчлөө. Энэ болт шаман дээр орчлоо. Яа, болт жоохон байлгач хийсэн бол тийм ээ. За тэр Viper-ыг хөөж явахаа нөгөө хэд нь Эскан дахиад Warlock-ыг унгаад өглөө. За ямар ч байсан хас хоёр яг адилхан. Хас хоёр болсон. Гэтэ Void бол buyback хийсэн. Могоо бүгд унтсан байна. Нэмээд големтэй нэг хороо зэгтээ ороод ирсэн. За өвөө очиод галаа спамдсан дээр. Галаа спамдах ёстой. Маш буруу үйлдэл хийгээд бас ороод ирчдэг. Галаа бол хоёроос холоос шиддэг. За яста онцгой л гэж байна да. Ингээ хоёроо шидэх ёстой. Ер нь бол холоос. Хоёроо шидэхэд тааг нь хавьчих учраас. Одоо Void болох хэрэгтэй. Яа эцсийн мөчд байсан Viper өлтөө улсаад зоохгүй. Бэрисэлтэй зоогоод идэг. Огны тэр хооронд улсаад маш гоё скилд мультикаст шууд унагчлаа. Viper 2 батын гол TP-ч бууж ирсэн.
Гасангуу дундаас нь. Яа, Эска дахиад эндэн TP-дэд бууж ирсэн бол гэтээ орохгүй юм байх та. За орохгүй гэж юм. Яагаад орохгүй юм бол 3-9 2 байгаад идэг. Олддог бай. За тэр онд шаман гүгээд байгаа. Яа. Одоо уцаа 3-9 шууд өсөд олсон. Шаман руу боолч ийцээ вой шаманыг унахчий гэдээсэн. За Void-ыг байрч өгөөд маш амархан унаадаг лөө. Void buyback хийгээд болсон. Эска бос чирээ дахиад шаман байхдаа. Шаман үнэ асуудалгүй скилд чинь. Бэрэс л усаа өстэй. Зэ. Сая юг нь бэрэс л усаа хоёулаа байгаа дээр дайна хийчихгүй. Тэгээд Viper яачаа шууд дунд нь төвж бууж гастал. Тэгвэл дундаас нь гараад өгчлээ. Төвж буухгүйгээр. За Warlock нь бол гоё хулгайлчлаа. Гэхдээ уусаа мэдээж хүнээ хамгаална гээд даагаж орч ирээ шууд Viper-ыг зооцсон. Энэ үед Ogre-ийн ста байхгүйсэн. Ogre-ийн 3 мултикаст маш гоё ороод усааг унахчлаа. За Viper buyback-ийг шаардлага бас байхгүй л байсан. За. Хоёр талаараа цөмлүүлээд. Хосаа. За могод нь унчлаа өгөө. Яа. Могоны хүчийг жоохон басаад л байна да. Аганэмтэй байна. Тэ одоо дээгүүрээ дахиад чих гэж л байгаа л та. За тийм байна. Хүүттэй юм байна. Бэрэслэн дахиад нэмээд Эска Порт эцтэй үзэл гэж байгаа бол та. Жо болт хийчихээ л гэж ааш. Бэрэслийг Viper-тайгаа нээлж, Ogre-тайгаа нээлж л үзэхгүй бол арай л хэлэхгүй. За нөгөө хэд мэдээж ухрах байлгүй дээ. Баях нь 2 хэрэг байхад зүггүй байх. Necronomic хинийх нь вэ? За Бэрэслийнх юм байна. Бэрэсл өөрөө танкрыг гэж бодохгүй Necronomic авчин. За энэ Эска байгаа учраас Эскагийн маанаг солиулаад. За вак маш гоё вак. За одоо энэ дээр шаманыгаа гүйц унаад шаманд дээр Viper өлцөөхгүй байна. За тэгтээ яг унагсан. Шууд өлтцөөчвол уг нь хулдан унгана. Тэгээд Warlock эргэж хараад зөх хэрэгтэй. Тэхгүй байна. Тэгээд маш амархан онцлаа. За. Өмнөх тоглолтыг 25 минутанд дуусаад барыг хамгийн удаан тоглолт болов гэсэн. Энэ бас 25 минут дуусч байгаа юм байна. Тим хоёрыг чигсээр дуусглаа. Вакуум дотор нуух нь гяс алаад 2 дахь баталгаа шилжих ёстой. Тэгээд өлтөө даахгүйгээр зоод. Өлт нь байхгүйсэн юм биш үү? Одоо гарч шít. Юунд дээр дарагдсан байсан юм бол эсвэл тийм удаан уншдаг юм. За усаа бааш болоод юм өстэй даагтай. Necronomic-тэй Warlock нь 2 голын унгаад өгдөг. Мега ингэж болсон. За энэ ойлгомжтой болсон. Эска мостэнтэй. Үлтгэс туг нь ороод биш үү? Үлтгэс сайн ороод байна. Үлтээ зоохгүй байна. 2-3 цогч байгаад үлтээ зоож байгаа харагдаж байна. Яг Viper үлтээг бол эхлээ шууд цогт хийхгүйгээр шууд үлтээ зооч тоглоод байвал их сайн шүү. За тийм нэг өгдөгтэй гарахгүй байна. Мегаг хамгаалж дийлэхгүй л дээ. Одоо энэ Эскат өсөө зэрэг бол мегагийн зэрэг биш. Зөвхөн өөрийнх нь талыг зөмсөн зэрэг. Одоо яг мегагийн зэрэг. За энэ тийм хоёрын зүгээс тийм нэг сайтад бас маас зооцсон.
хамгаалж дийлэхгүй л дээ. Теслатад авах юм бах та. Мега хамгаалах гол айтем бол Теслатад авчихсан. Местом авах хэрэгтэй. Местом авах хэрэгтэй. Одоо энэ ГСК мегагийн зөвлөлтөд зодтолж чинь. Авахгүй л дээ. Ойд бактаа масктай зодтолтой. За тийм хоёрын зүгээс одоо ээж тоглоом юу дуусах баха. Өө бүр Eternal билээд авчиж байгаа юм шамаа. Өөрөө Ghost авчихсан нэмээд Eternal билээд дээр айл нэг удаа. За усаа бүр баш сан гэшэлтэй болоод тоосон. Том ангуутай болоод тоосон. Усаа шууд олоод зодтолдох бах. Шууд ойлоос агри скил хийхгүй байна. Таад усаа.